Энэ шинжилгээр манай байгууллага өөрсдийн худалдаа авагч нартаа сюрприз барих зорилгоор өөрийн байран дээр шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолтын дээр маань элбэг үзэл байх ёстой. Тийм болохоор та хэдий аль сайхан үзүүлбэртэй ур чадвартайг нь сонгон шалгаруулж он туслал гэрээ байгуул. Дайнес нэглэв. Намайг баяраа гэдэг. Энэ бол миний охин Марлна. Бид тайзны болон ойрын цайлыг үзүүлдэг те. Зя. Зогс гэж хэлээрэй. Зогс. За, энийг тогтооч. За. Гараараа дарч. Окей дөө. За, энэ үзрээ харж байна уу? Яа чой. Натаныг үзтээ. Уу ямар санин дүү. За. Яасны хэлбэг өөрийн туслах болон охинтойгоо нийлж. Би ямар ч туслахгүй ажилтдаг. Би бол аимшигт, гайхамшигт шиддэг. Одоо миний үзүүлж байгаа хэлбэг өвлийн өвөн хийж чадахгүй. Малга. Жон бэст. Амун таус. Би тэр тараад гэж. Чимэх гүрч ногоон цай. Давцаа их төлчих. Жинхэнэ шидэт дагнуулж далавчтай хүрээ автлаа зүйлтэй хүзүүнээсээ салгаж ердөө болохгүй шүү. Хэрвээ тийх юм бол хоромхон зур цасан ширхэг болон бутарч одох болно. Өө та наад үгээ намайг анх цасан дундаа төрснөөс аваад л өдөр болгон өдийг хүртэл хэлсэн шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ? Миний охин шалгалтандаа тэнцэхгүй болоо. Юу яриад байгаа юм бэ өвөө? Би яагаад тэнцэхгүй гэж? Надад шидэт тохиурал байхгүй болохоос биш. Би
би бараг шидэт тагна гэсэн үг. Ингэж өнгөрч чад шалгалтанд унаад өөлөх гэж байна. Хөөе. Чи ланаахаа шалгалтанд 15 унжи тэнцсэн биз дээ. За өвөө. Би харлаа. Баяртай өвөө. Баяртай давж хаа. Саадах чинь дураараа зантай, хуурцааштай хүүхэд. Шалгалтандаа тэнцэхгүй бол яаж ч мэднэ. Та дөрөв ихлүүсээр бод энэ. Шидэт тагны шалгалт гэдэг тийм ч амарх юм биш. Чи энд юу гэж байна? Би шидэт тагна болохоор ирлээ. Нэр хэм? Одмаа. Цасаа өхнө. Тий. Цаснаас төрснө. Тий. Эсхийг хүсгч тэнд сууж байгаа. Утахгүй захирал ирнэ. Оо яана. Та хоёр илэг үзүүлж ирсэн юм уу? Энд чи илэг биш. Ид шидтэй. Би та хоёрыг илбэл үзүүлж ирсэн байх гэж бодлоо. Ер нь тэнэгүүд л улаан лайлыг сөөх тэрэг болгоно гэж сэтгэдэг баг. Жинхэнэ шидтнүүд жимсийг арай өөр юмд ашигладаг юм. Аль мэдхүү. Чи ямар жижиг хөхтэй юм бэ? Ингээд ер нь шидэтний сургуульд орох нас ч болсон юм уу болоогүй юм уу? Та нар над чиг ер нь ингэж хүний биед хувирч чадах уу? Энэ бол хувиргах иж шид биш. Зөвхөн сүнс ивлэх иж шид. Яна. Хорон санаа татав. Тийм ээ. Би хорон санаа татсан байна. Гэхдээ та нарын хувьд дагинсын сургуулийн захирал. Ихэнх сонирхогчид энэ шидийг биеийн байранд нь үлдээж сүнсийг шилжүүлж хийдэг. Харин чи сүнсийг үлдээж биеийг шилжүүлж хийсэн байна. Энэ бол муугүй авьяас. Таныг манай сургуулийн шилдэг оюутнуудын нэг болно гэж найдаж байна. Гэхдээ та бүхэн жинхэнэ хувирах аргыг 2 дугаар дамжаанда үзнэ. Билетээ сонго. Даалгавар 23. Даалгавар 23. Модон хүн. Нэгэн мужааны хийсэн модон хүүхэлдээ жинхэнэ хүүхэд болохыг хүсэж байна. Суу. Дараагийнх нь сугал. Даалгавар 55. Хоёр дагуур охинтойгоо ирсэн хойд ихтэйгээ хамт амьдардаг өнчин охин
аз жаргалтай амьдралыг хүсэж байна. Суу. Дараагийнх нь сугал. Даалгавар 666. Даалгавар 666. Марлмаа охин ээжтэй болохыг хүсэж байна. Аав нь элвчин. Я вас трамай точно. Хятархи хэцүү далгавар байна. Хөөх охин. Зүгээр эрхэм комиссын гişүү дээ. Зүгээр би чадна штэ. Би тэр охиныг ганцхан хоногийн дотор ээжтэй болгочихно. Чи энд юу гэж юу? Тоглолт үзчих. Яг шүү. Өвлийн өвөө чамайг намайг цагдуулах гэж явуулаа биз? Цагдуулах гэж биш ээ. Тусдуулах гэж явуулсан байхгүй юу? Яа. Шал тэнийг юм. Юуг ин шагшаад байгаа юм? Энд чи ихэвч шүү дээ. Таныг өндөр наашаарай. Бүгд наашир. Оо тий. Илэгч ах нь өглөө өтөн уулзахаар явсан байхгүй юу? Тэгээ анаа танаас бэлгийн тараасаа. Амар мөн тий.
үлээ. За хүүхдүүдээ зураг ингэж барьж байгаараа. За хамт олон шүү. 1 2 3 Та фичтэм. Тийштэй. Бүх ид шидтэй хүмүүсийн чинь туслах нь ид шидтэй байдаг байхгүй юу? Цасаа охин ба шидтэм үү? Цасаа огт бол зүгээр л охиж юу те. Харин өвлийн өвөө нь бол үнэхээр ид шидтэй. Тийм үү? Чи жинхэнэ цасаа охин харсан юм уу? Тэглгүй яах юм? Анаа жинхэнэ цасаа охин байсан юм чинь те? За, алигийн дээр аав ээж нь хүлээж ин гүүгээрээ. Баяртай. Хөөе. Намайг тэр новштойгоо уулзуулаад. Та юу гинэ? Намайг тэр хуурам эхлэгчтэйгээ уулзуулаад хаа. Чи яаж яриад байгаа юм? Илдэг байгаа чи. Ингэж яриад өгвөл бүтэхгүй шүү дээ. Уучлаарай та юу гинэ? Би танаа элевчэнтэй уулзах яаралтай чухал ажилтай байна л да. За та дур хүлээж байгаарай. Ер нь бол би танаа тэр элевчэнтэй биш. Хайрцагын дотор хөлөө өвхөө сууж исэн хөөхий охинтой уулзах гэсэн юм. Ямар ч тач би элевчний туслах болохоор та намайг тэгтлээ их гайхшруулж чадахгүй байх та. Малмаа хаана вэ? Уучлаарай та гарчихгүй юу? Би хувцас солимоор байна. Тэгээд чинь гадны хүн гарах хориотой. Малмаагийн ээж яатсан? Өөрөө хэн бэ? Тэр чамд хамаагүй ээ. Марлмаа бит хоёрын хувийн асуудал. Гүг марлмаатай хамаатай юм бүхэн надтай хамаатай гэдэг юм л та. Та яах гэсэн? Чи марлмаагийн юу нэ? Би их чинь бас найз нь. Тэгээд бас цасаа охин гэж. Тийм. Тэгж ярих юм бол би шилдэг цасаа охин байсан. Худалч. Юу? Чи хэний дэрчээ хэнийг доромжлоод байгаа? Гар. Үгүй бол би хамгаалагч дуудлаа. А байна уу хаанаага? За та хоёр яг наанаа байж байгаа. Би одоо очлоо. За тэгье. За. Чиний даалгавар тэртээ тэргүй биелчих. Энэ тэнэг хүүхэнтэй юу? Яасан ч үгүй. Жага. Аа? Өнөөдрийн тоглолтын дээр хоёлаа бас ганц хоёр бодмаар асуудал байна шүү те. Харин тэргмээр юм билээ те. За. Энэ явлаа. Ашигс. Баяртай. Рена та үлдэхгүй мө да. Яг уу. Миний охин маргааш өглөө аны нэртэй ажилтаа. Миний охин ч гэсэн цэцэрлэгтэй шүү дээ. Хоёлаа устгасан дор нь ажил хийх шүү. Чаарахаа сайн гараа за. За. Явлаа. Рена
Аа би өсөөд штэ. За. Яг гоо занаа тэгвэл дуртай хоол юм хийгээд хөө. Тэгэл хоол идэж. Миний охин ч дөрөв хоол идэхгүй байсан уу юу? Баг багта шинэ жил болоосаа гэж амар хөстэй байсан байхгүй. Тэгэхээр өнгийн гэрлэн чимэглэлтэй сүлд мод өвлийн өгөн нэрээ манай сургуулийн дууны багш өвлийн өгөн болдог гэсэн байхгүй. Тэгээ анги болгоноос хамгийн хөрхөн охтуудыг шалгаруулад цас охин болгож дагуулж явдаг гэсэн. Чило дандаа цаасан болдог байсан баг та. Үгүй надад нэг цагаан балааж идэг байхгүй. Тэгээ тэрийг өмсчөөр яг жинхэнэ цасан охин юм шиг надад санагддаг гэсэн. Гэтэ би тэр шалгаруултан дээр нь ганц удаа тэмцэж байгааг л дээ. Тийм үү? Танаа тэр багш чинь гоо сахны талаар ямар ч ойлголтгүй хүн байсан юм байна л да. Эсвэл чи хэдэргийн хөөрхөн байсан болохоор бусад октоодыгаа боцогч нэгэд боддог байсан болов? Ер нь засаа хүн байж тээ. Яг амьдрал дээр жинхнээсээ байдаг байсан бол тийм хөөрхөн байж чадахгүй. Чи энийхээр их үзэсгэлэнтэй болох юм аа. Энэ баярлалаа. Баярлалаа. Санта Клаус шүү дээ. Ганцаараа бэлгээд хараадаг тий. Харин манай өвлийн өвгөн яагаад цасаа охин, анаахай, шинон тэгээ хой амьтдыг тийм олон дагуултай явдаг мэдгүй. Яагаад? Шинэ жилийн өглөө болно шүү дээ. Тэгэнгүүт Санта Клаус өөрөө гэрлүү гарчиж байгаа. Харин манай өвлийн өвгөн тасарцсан байдаг болохоор олоолоод амжилт хэрэг гарна шүү дээ. Би чамд илэг үзүүлэх үү? Тэр. Би чамд хэлээ өстэй. Бит хоёрын оролцоо байхгүй гэж. Ой, зөвшөөрөх ч юм уу, үгүй ч юм уу? Ийм тэнэг амархан даалгавар гэж юу байдیں۔ Охин бит хоёрт чамаас хэрхэн хөнгөж байхгүй. Охинд миний ээж надад хань болооч. Би Марламагийн ээжийг орлож зөрөхлөхгүй. Харин хайртай анин хിവэрэ байсан дээр. Тэгээд ч талигаач бид хоёрыг хичнээн сайн найзууд байсан чи юм мэдэн шүү дээ. За тэр сонсвоо. Ээж нь бол чадахгүй гэж байгаа үсттэй. Энэ балаа хүүхэн ингэж л таараа. Чи харлаа. Харвас надад чи би биндээ хайртай байгаа үстэй. Намайг ямар энэ ихнэр олж өг гэж явуулсан юм уу? Охинд нь ээж олж өгөө гэж явуулсан болохоос Чи аавд нь ихнэр болж иж охинд нь ээж болд юм байгаа үстэй. ямар ч байсан энэ балаа хүүхэнтэй суулгахгүй. Би жинхэнэ ээж болж өг. Eine Rose blüht
Ерөөсөө энэ залууг их нэртэй болгоход энэ тэнэг хүүхэн саад болоод байгаа юм байна. Тэгэхээр энэ хүүхний оронд би байх ёстой. Үгүй чи ингэж болохгүй. Болно. Үгүй ингэж болохгүй. Жарга яач вэ? Юу болцоо жарга хөө? Жаргаас хэрэгтэй. Жарга басалтаа. Тэгээс одоохондоо яг онцгой мэддэх юм бол байхгүй. Тэгээд юу ч гэсэн тайшруулах тариа хийчлээ. Тэгээ маргааш нарийн шинжлэх тэгж чад. Тэгэл хараа. За чи ингэ тариа гаргуулъя гэж. За маргаашийн тоглолтыг цуцлаа да. Маргааш гэлтгүү ер нь гэрээг нэг эргэж харсан дээр баха. Хөөе, хэрэггүй. Би чадна. Би насаараа илвчний туслах болох юмсан гэж боддог байсан байхгүй юу? Манай аав илвчин байсан юм аа. Аав чи Тэгтээ та нар танихгүй байхаа. Гадаадд их алдартай. тэгвэл гэрээгээ цуцлах шаардлага байна уу? Үгүй юу, харъя манай туслах зүгээр болчих юм билүү? За амжилт хүсье. Юу, ер нь би мэднэ л дээ. Гэхдээ та надад ганц нэг зүйл заагаад өгөхгүй юу? За. Ингээ. Сот. Оросоч. Соча. Илбиха нууцыг зааж өгнө. За чамаг наана. Сууж явах үед дөрвөн талыг ингээд хаач. Тэнгүүч энэгээр гараад ир. Арчирлээ, наана суулаа. Болоо. Ойлгомжтой? Юу? Гайхамшигтай юм аа. Та яагаад дандаа шид саваад явдгийг? Шидтэн болохоор л тэр Би үдэж болох уу? тэгтэг. Жаргай надад өгсөн элвчүүхэн нууцаа хиндэж талж болохгүй гэж жаргай найлээ. Та ингэж чадах уу? Марлаа. Энэ юун зургийг? Анаа бид гурвын дуртай хамтлаг. Марлаа. Чи эднэр шиг ээжтэй байвал гоё юу? Гоё. Тэгвэл их чинь эднэрийн нэгийг чиний ээж болгоод өгье за. За тэгэхээр энэ л болохоор ингэ. Чи энэ хамтлаг дуртай юу? Дуртай. Би ч охиныхаа дуртай юм бүхэн дуртай тийм ээ.
Үнэхээр гайхалтай. Бүсүүлтээ жинхэнэ ичид болж байгаа шиг надад санагдсан шүү дээ. Чи яаж ингэж чадав? Жинхэнэ шиддэг хинт ч нууцаар хэлбгүй. Би амьдралдаа ийм илв үзэж байгаагаа боддоо. Илв гинэ. Хөөе хөөе. Чи яаж яриад байгаа юм бэ? Энэ мууч намайг илвчингээд оромжлоод байна шүү. Тэр ямар амаатай. Чи энэ чи өөр зоригтой ирсэн гэдгээ санаач ээ. Хинтээ яриад байна. За хаалт гээрэй. Яасан? Яачгүй. Найзлуутайгаа муудалцаа. Амьдрал өнөөдрөх шиг гонигтай өдрүүд байдаг болохоор бидний аз жаргалыг илүү ихээр мэдрэгдэг. Нэрч тийм ч юм уу? Баярлалаа. Эндээ охин бид хоёр танаа хамтлагийн фэн. Ингээд болчлоо? Хэлээ. Болчлоо.
чи эндээс сууж намайг хайж байгаа юм те? Чи юу яриад байгаа? Чи өөрөө гэж намайг доромжлаа үсттэй. Чам шиг хүүхнийг доромжилсан ч магдан заяа. Чи эмэгтэй хүний ингэж хэлдэг. Ямар бүдүүлэг залуу вэ? Чи соёлтой болохоор хүний найз охин гэж булаадаг юм уу? Юу болчихоо? Сая би юу ч ойлгосонгүй. Жаахан дутуу тооцоолчлоо. Юу? Юу ч бишээ. Яа. Нэг, хоёрын, гурван. Гээ, яас удаа биччихээр. Үгүй хамгийн сүүлд чи өөрөө хамгийн сүүлд. Юу гэсэн бэ? Одоо тэгээд гараад ирсэн. Гоши. Гурван. Бай. Яасан нэг шиг шүү за. Яа, мохоо тийм юм гарч ирэх юм аа. Яачаа! Бача! Аридо! Ой. Чи тэр арга байл нэг биш аа. Тэгээ чиний хар ямар байгаа? Хоёул баяраад үнэн хэлчих яасан. Юу гэж хэлэх юм? Би чиний дүрд хувирчаад чамайг хүн зодуулаад байна гэж хэлэх юм уу? Мэдээ. Баяраа чи сайхан сэтгэлтэй залуу юм чинь. Чи бид хоёрт тусдаг юм билүү? Аа? Хэн тусаж байгаа? Хөө, та жинхэнэ хамаа нь? Энэ
Жинхэнэ анаахаа. Харин би чи ноц хадгалж чадах уу? Ихтэй гархаалаа хаанад юм бол Тийш байгаа их чинь даа. Хөөе. Минь ганцаараа явж байгаа юм уу? Аав ээж нь хаана байгаа? би ээжгүй нь маань завгүй болохоор надад анхаарал халамж тавьдаггүй. Юу гэсэн үг юм? Та манай авыг муугаар битгий бодоорой. Манай авыг хөвгөлтэй бас их тариалаг. Ганц би болохоор юм амжуулгаад хэцүүлээдэг ах та. Хүү марлаа миний охин. Ингэж дураараа явж болохгүй заа юу. Аавынхаа санаа хичнээн их зүббоо. Танд баярлалаа. Санаа баяраа. Аз. Марлаа. Яна. Эната хаач би тэнийг амар их сансан шүү. Ананаас дүүг амар их сансан шүү дээ. Дэлгүр хийж байгаа юм уу? Сайн уу? Сайн. Би имлэгтэр очсон. Чамаа гарцсан гэсэн. Утас руу ч залгасан. Үлийн үг ягаад өчнө олон дагуултай явдаг чи мэдэх үү? Чи хэлсэн шүү дээ. Маргааш нь дамжлахын тулд гэж. Үгүй ээ. Ягаад гэвэл шинэ жилээр гэр бүл ойр дотныхонтой хамт байхын тулд. Ингэж болохгүй. Хөөе, болохгүй. Болноо. Чамд юу ямар хамаатай бэ? Хамаатай. Чи охин ээжтэй болчих. Чиний даалгавар бий чи. Үгүй болоо юм шүү. Марлмаад ийм ээж хэрэггүй. Хин тэгж байгаа. Би тэгж юм. За ямар ч байсан юм шүү дээ. Хүнд хортой их юм өгч болохгүй. Энд чинь хортой биш ээ. Зүгээр л нойрсуулагч алим. Тэгсэн ч гэсэн болохгүй. Хин намайг хоригдох юм? Би хоригдож байна. Ингээд намайг хориглоор очив. Уучлаарай захиалаагүй шүү дээ. Зүгээр манахаас өгж байгаа бэлэг. Би бүр сүлдээ санаа зовоод цагдаад ич хайлгалт юм гэж бодож байна. Би ч алдахгүй юмсан гэж батсан л та. Марлмаа яаж байгаа ганцаараа харцаах уу? Би охиныгоо ганцаараа гин үлдээсээр хагаад сурччтэй. Охин мань том болсон юм шүү. Би найз хүчээд бай. За, юу гэмээр вэ? Бүх юм миний санснаар боллоо. Ер нь энэ даалгаврыг биелүүлэхэд ээлдэг боловсон зам ерөөсөө хэрэггүй мэн. Сайн уу Ливчээ? Сайн. Чи энд юу хийж байгаа юм? Харин чи энд юу хийж байгаа? Хүмүүлээгэл. Хуучин туслахаа юу? Тэр чинь ирэхгүй ээ. Яагаад? Яагаад гэвэл явчихсан. Юу? Яагаад? Хаашаа явсан? Хой байж. Чамтай ярих юм байна. Тэр чам тохирохгүй ээ. Марлмагийн ээж нь болж чадахгүй гэж тэр өөрөө хэлсэн биз дээ. Чи яаж мэдсэн юм? Намайг марлмаад ээж болж өгөө гэж нааш нь явуулсан юм. Харин охинд чинь
экстази хамтлагийнхан таалагддаг. Би цасан охин. Жинхэнэ. Харин би жинхэнэ өвлийн хүн. Уучлаарай. Сая яригчин сандамсруугүй сонсчихлоо л д. Тэгээд чам тусалж чадах цорын ганц хүн нь би гэдгээ ойлголоо. Тэгэхээр ийм төлөвлөгөө байна. Чи намайг баярагийн дүрд хоёрыг. Хаатай уулзъя. Хаатай уулзъя. Яах вэ? Тэр хооронд чи Азигийн дүрд хувираад баяраг панаалтах хэрэгтэй. Гайхалтай. Сайхан төлөвлөгөө. Гэтэ нэг асуудал байна. Ямар? Юу л да? Манай шиддэг. Одоохондоо нөгөө хувиргаж чадахгүй. Зүгээр нөгөө биеийн салчдгийг. Юу гэсэн үг вэ? Нөгөө чамайг баяраад хувирсан үед баяраа бас чиний дүрд хувирнаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр ингэ. Би баяраад хувирснараа хувир юм уу? Харин чи Азид хувиргаа түр азанж байна. Намайг яг тэднийг яачаад Азиг аваад явангууд чи хувир, окей? Би Азиг дагуул жаахан гадуур явж байгаад чамайг панаалдангууд явдчих. Төлөвлөгөөг батллаа. Харин баярааг толинд харуулахгүй байхыг би даая. Маад зэтгээ олчихгүй. Яах чаа? Хөөш. Хаатай уулзъя гинэ. Энэ ямар давар авч. Ямар зүгээр гараа. Ямар тамиг шүү. Чи What you made ой. What you ой. Бай ой. What? Хана. Хай хан. Эда. Үнэгээ. Багтаа шүү заяа. Энэ чинь би багтахгүй юм байж үл өгдөгтэй ш. Чи ч өөрөө хурдан том болоод байх шүү дээ. Сайн уу? Цаатасан. Баяраа. Чамтай ярилцаж болох уу? Битээс нөгөө тахын байхгүй л дээ. За, тэрэн ч дээр. Шууд хэлэхэд маралмаа. Би чиний ээж чинь болъё. Чи зөвшөөрч байна уу? Уучлаарай. Чиний сайхан сэтгэлийг ойлгож байна л да. Охиныг маань бит хоёрыг өрөвдсөн ч баг. Тэглээгээ чи ингэж болохгүй. Нэгдүгээр чи битэр би юунаа танихчихгүй шүү дээ. Тэгвэл танилцчихъя л да. Ямар асуудал байгаа? Үгүй хоёрдугаарт. Хоёрд манай тайртай хүн байгаа. Надад ч байгаа. Хэвээ хүүхэд ээжээгээ сонгож болдог гэсэн бол би жаргаанагаа сонгож. Эсвэл би танд туучглаа гэж хэлэхдээ засаа охин тус гэж хэлсэн. Ямар засаа охин? Та нар уусаа гайч тавтууд. Хөөе одоо. Яагаад вэ? Байцгаа!
Би та нарт бүх үннээ хэлье. Давжаа хаан, гараад ир. Энэ бол жинхэнэ анаахай. Харин би бол жинхэнэ цасан охин. Би шидэт тагны сургуульд орохоор шалгалт өгж байгаа. Миний даалгавар энэ охиныг ээжтэй болгох. Марламад харин танаа хамтлагийнхан таалагддаг. Тийм болохоор л би та нарын хин нэгийг нь баяраатай суулгах гэсэн юм. Таач тэгвэл хайр сэтгэлийн тухай мэдгүй мэн дөө. Тийм ээ. Хүний сэтгэлийг хүчилж болдгүй юм байна. Харамсалтай би чамд тусалж чадахгүй нэ. Жаргаа намайг хайчихсан. Гүй, хаяагүй энд байгаа. За ингээд хайртай хүний үнсээд аз жаргалтай төгсгөл ирлээ. Уучлаарай. Ноёдод танараа. Та бүхэнд дэлхийн хамгийн агуу шидтэн танилцуулж байна. Хөөш. Наад чинь тоглоом биш. Наад ханааш нүг. Хэн тоглосон? Хол! Баяра! Чи надаас үргэлж илүү байсан. Одоо би чамаас 100 бишээ 1000 дахин илүү боллоо. Цасан охин дургу байсан өвлийн үг нь ч бас дургу. Яагаад гэвэл жил болгон шинэ жилээр өвлийн үг нь надад бэлэг өгдөггүй байсан. Энэ өхрийг зогсоохгүй бол хамаг юм төвөөхөндөө. Гараад ир. Одоо утгагүй. 3 минут. Юу 3 минут? Энэ саваа чинь жинхэнэ саваа биш. 72 цаг ажилдаг. Нэг удаагийн шидэт саваагаа. Одоо хугацаанд дуусахад 3 минут үлдээд байна. Нэрэ тийш дээ. Давжаахаа чи ястаа сүрх юм аа. Нэг юм хийхгүй л тэр 3 минутанд чинь хотын маань сүйтгэх нь. Хой. Чи дийлээ. Чамд юу хэрэгтэй? Аль төрөний ингэх ёстой байсан. Одоо чинь шидэт савааг яаж бүрэн дүүрэн эзэмшихийг надад зааж өг. Тэгээд өөрөө бас миний туслах бол мэдээ. Яасан? Чи уу шиг том болмоор байна уу? Тэгвэл наад саваагаараа апи, упи, дэ гэж хэлээд 3 догч. Юу гэнэ? Апи, упи, дэ. Ингээд үлгэр дууслаа.
цаг боллоо. Баярлалаа. Харин та нарт баярлалаа найзуудаа. Баяраа. Чи жаргааг яаж сэрэхээ мэдж байгааз? Мэднэ. Харин заавал он солигдохоос өмнө үнсээрээ. Тэгэхгүй бол жаргаа үүрд унтчих шүү. За зүгээр дээ найзуудаа. Бараг 2 цаг л байна. Хэрвээ энийг үнсэхгүй бол би үнснэ. За. Баяртай найзуудаа. Хүй, чи хувиралтын хичээлээр Ефрата хийсэн үү? Надад Зараг цагаан болгонд болгож хувирах даалгавар өгсөнгээ боддоо. Болж гин үү? Чадахгүй юм билээ. Эртээ төсвийн усаад үзүүлчихсэн чинь баригдсан шүү. Би энэ сургуульд 200 жил багшлахдаа ийм бүтүүлэг үйлдэл агт үзээгүй. Та нарыг би задлуужуулдаг шингэнээс 3 туслаас илүү агт амсаж болохгүй гэж хэлсээр байтал бүгдийг хуваагаад уучсан байна. Би өдөрт 300 наслахтаа энэ шингэнээс чинь нэг ч тусал амсаж үзээгүй. Та нарын энэ замбраагүй байдлын талаар би сургуулийн захиргаанд хэлэнтэй. Жирийн хулууг сүүхт хэрэг болгон өөрчилсөн миний сэтгэлийг маш их татаж байна. Та амжилттай ажилласан байна. За модон хөөхөлтэйг хүүхэд болох гээд зөвхөн гадаа төрхийн өөрчлөө зогсохгүй. Тэр дотоо сэтгэлийн хүн болох гээд анхаарсанд танд маш их баярлалаа. Гэхдээ тэрнийг худлаа хэлэх болгондоо тэрний хамрыг уртсдаг болгож илбэлсэнд танд хошин шогийн өндөр мэдрэмж байна гэж би үзэж байна. За, танд баяр хүргэе. Одоо таны шалгалт энэ удаа харъя. Гинч одоо юу болоод байгаа бэ? Чамаг ирнэ гэж мэдчихвэсэн. Өвөө, та ястаа мундаг.
Гүй миний буруу. Засаахаа уучлаарай. Миний буруу бууж өгье. Өвөө, та яаж мэдэж ирвэ? Миний охин ажлаа ийм түргэн мартлаа гэж юу? Он солигдох мөчөд бид дандаа энэ бай. Нэрээ он солигдож байгаа гэж юу? Тавхан. Өвөө, давж яхаа. Би та хоёртой хоёуланд нь хайртай. Ийм юм хийж байгаа да. Өөртөө ч итгэхгүй байна. Чи сайн сонс. Би энийг чиний төлөө биш, бяцхан марлмаа охины төлөө хийж байна. Чи үнэхээр баяраад хайртай бол он солигдохоос өмнө тэрнийг амжиж үнс. Хэрвээ тэгж чадахгүй бол тэд үрд нойрсон шүү. Марлмааг чамаас өөр хэн ч ээжх нь хайрлаж чадахгүй. Марлмаач баяраач чамд хайртай. Эргэлзэх хэрэггүй шүү. Шидэтний дээд зөвлөлийн шийдвэр хасан орхон отмоо бусдын төлөө өөрийгөө төлөөсөн үлгэр жишээ шидэтний чанарыг үзүүлсэн тул шидэтний дээд зөвлөлийн шийдвэрээр дахин амьдуулж дагинсын сургууль эсвэл нь авах сугай. Гэрэл тэнхэн